Жинэт явж гэн гэсэн чи энэ нөгөө монголчууд маань айгуу гоё ресторан байдаг. Монгол ресторанд орж үзэх гэж. За ингээд Mongolian food. Жинэ минээр дайрвал манай монголчууд биш орвол гоё юм. Гэтэ ингэ гадаад ингээд нэг өөртөөхөө юмыг харах их гоё байгааз. Тэр манай монгол хоол. Аах төрж байна гэж. Энд чи Улаанбаатар гэж. Эндээ бас ингээ хөөрхөн Монголынхаа юмнуудыг зарчдээ юм байна. За одоо гоё хийж дуусгах намтын хийдүүлээ. Үзгээ. Сүтэцээ. За. Шүлөө. Би болохоор гуляшин дуртай болохоор гуляш идэх гэж байна. Яаш жоо цөөнгийн гол маш нарийнхан гоё ширхэгтэй чинжүүлэн унтай. Тэгээд дэгийг зэхээс бол гуляш. Цөөнгөөс амттай. За ямар ч тач энэ газар сүбэдийн ирсэн бит хоёр санд аваад хоёр сайхан шүр өгөө. Хэдэн хоног яваад ядраа. Ямар ч тач бит холоос зориод ирсэн сэтгэлээр үнэхээр ясангүй. Урам хугасангүй. Унхаас орооч дээр сэтгэлээрээ тэр үнхээр сэтгэл хангалуун байна. Маш баяртай байна. За сайн. Оргил. Мөхлөхөд сүбэдэ. энэ байгууллагад хэр удаж байгаа вэ? Надад 1 жил болж байна. Тэгээ гоё нэг юм гадаадаар явж байгаа ч гэсэн яг нэг Монгол хүмүүс Монгол юмд орж ирэх нэг юм Улаанбаатартайгаа шиг сэтгэл төрж байгаа хэвээр тийм. Одоо энэ чинь байгууллагад одоо чинь энд одоо ажилтдаг одоо ганц юу одоо эмэгтэйчүүд айлдаа амьдэрдэг одоо хагасан бүцэнд тэр айлаасаа гарч ирдэг. Тиймэрхүү улсууд мосч одоо нэг эртний нэг хиншүү хариус айл амьдэрдэг болохоор хиншүү хариус гаргаж болохгүй. Тэгээ Монгол хоолоо идэж чадахгүй тийм улсууд эдэр чинь ирж хоолоо иддэг. Дээрээс нь хоёрдугаарт гадаадуудад бас Монгол хоолыг сурчлах одоо юусэн Швейцарт маань тий манайх ч одоо ганцаарх хорын ганц Монгол ресторан яг Монгол хоолоо гаргадаг гэдэг утгаараа. Бас хэд ойлголцохгүй. Амар зөрөгтэй нээсэн юм тий. Тэг ер нь би энэ юм гэдэг чинь нэг цаанаасаа нэг сонирм болох юм цаанаасаа л болдго юм шиг үлээ шүү дээ. Тэгээд харийн нутагт ингээд мэдээж өөрийн хэлээрээ биш ингээд маш хэцүү ингээд байгаа ч гэсэн хүн бас хичээгээ зүтгээд бас болно гэдэг одоо ингээд одоо гомдлохгүйгээр явах юм бол бас ингээ болдсон байх шүү гэдгээс та бүхэндээ синахийнхаа жишээгээс үзүүлж байна. Тэгээ бүгдээрээ гомдлохгүйгээр уршаалцгаая. Яа, өнөөдөр сүбэдэгийн төрсөн өдөр тэгээд нэг хоёмоор аятаад ихчтэй бас нэг өдөр төрсөн байхгүй юу тэгээд бид нэр шоутаар явж гин. Яа нэ чадахгүй яа. Хоол идээ тортой үлээч тэгээд өдөгний нүдээр татхаас тэгээд яач чи. Даад ихтэй төрсөн өдөрт явлаа. Төрсөн өдрөд тэндээс газраа ирсэн байна. Энэ юу вэ? Шатлаас ирдэг юм уу? Майнос. Оо, майнос. Оо, томат кетчуп. За яах вэ? Алдаад. Надруу хараагүй яа. Намайг инээж яхад л инээсэн баг. Гэж бодож юм гэж. Тэг гэж бодож байна. Бүр зүгээр жоо өндөр шууд. Йоо, манайс хараагүй бахта энийг хичгээд. Супер. Magnifique. Синэрээ үнэн тэнэг байна. Яасан. Ганцаараа хэлгүй яг юу яриад байгаа нь юу ч мэдгүй. Менюгийн хараад ч мэдгүй. Ганцаарч. Монгол руу юу яа. J'ai déjà expliqué tout, voilà, tu regardes. Ici, il y en a, c'est le tunnel à pizza, voilà, Чи c'est намайг ингэж là. яаж хэлэх юм уу те? Non, c'est pas, je pas rigoler, je suis sûr. Тэгвэл надад монголоор яг Oui, mais regarde ici, il y a le poulet, ici, il y a la frite, t'as tout, il y a, c'est bon, tu vois. C'est bon, c'est... En fait, ça, c'est pas minus, c'est mieux que faire.
Муханаас. Яа. Гэтэ ямар нэг ер нь хилтэй болох хэрэгтэй юм байна шүү манайхаа. Do you speak English? I want to explain it. You say you know. Tonight we have it's a very good and it's a dinner like this one and. Юусе ойлгохгүй надад амар хэцүү байна гэсэн чи шууд өөдөөс францаар ярьж байна. Тэгээ Чи намайг яаж хэлж байна чи? Шууд зөвлөд англиар ярьж байна. Тэр нь жижигээс манай ихтэй яриа. Би тэдний ихтэй яриа. Ихтэй яриа. Хантан жижиг За манай менежер герман ангич бат юу ч хэлэхгүй. баярлалаа гэдэг зэд болоод үлээ гэдэг Жаргалтай ажилладаг дөрөн байгаа. баярлалаа болсон юм чинь нэг нь өсөө.